Америкийн нэгдсэн улсын конгресс өнгөрсөн онд Жеффри Эпстинтэй холбоотой материалыг ил болгох хууль баталж, энэ оны 1-р сард олон сая нотлох баримтыг олон нийтэд нээлттэй болгосон. Эдгээр материалд манай улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим улс төрчид тодруулбал элбэг дорж, сайхан бэлэг, Баттулга нарын нэр дурддагдсан тул асуудлыг судалж эхэлсэн юм. Тэгвэл уг асуудлаар улсын хурлын гишүүн Баярбаатар улсын хурлын даргад нээлттэй сонсгол явуулах хүсэлтэд хүргүүлээд байна. Түүнчлэн ерөнхийлөгч асан элбэг доржийн гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Пүрэв сүрэнгийн Жеффри Эпстин рүү илгээсэн цахим шууданд 13 настай охины эцэг их зөвшөөрөөгүй тул загвар өмсөгч 19 настай охиноор бэлэг барина гэж бичсэн нь ил болжээ. Пүрэв сүрэн гэж одоо хүний харилцсан мэйлүүдээс бол одоо би өмнө ярьсан тийм ээ, Монгол охин удахгүй аваач өгнөө тий. Бэлэг барина, тэр охины виз яасан бэ гэсэн харилцан мэйлүүд явсан. Тэр охины бол эцэг эхийн зөвшөөрлөг өгөө оронд нь загвар өмсдөг 19 настай охин Парисаар дамжиж очихоор боллоо. Дараа нь Парист ирсэн байна. Агентлагтаа $2000 бас нэг өрний асуудал байгаа юм байна. Эдгээрийг шийдэх шаардлага байна. Гэх мэтлэн иймэрхүү харилцан мэйлүүд бол байж идэг. За гэтэл нөгөө Jurassic Park гэдэг одоо нөгөө кинон дээр тоглодог Холливуудын жүжигчний Эпстин рүү бичсэн мэйл гарч ирсэн. За энэ дээр юу гэсэн юм бэхээр өчигдөр одоо танаа дээр болсон арга хэмжээг сайхан боллоо. Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзаж хэд хэдэн асуудлаар одоо бас санал солилцлоо. Харилцан туслалцах одоо юм зүйлүүдийг бас ингэж ярилцаж өгсөн зүйл боллоо гэж төгсгөлд нь бол бяцхан охин бол үнэхээр гайхамшигтай байсан шүү гэдэг мэйл бол одоо энэ тэнд элбэг дэрж гэж ерөнхийлөгч байсан тогтоогдсон байна. Мөн одоо бас бяцхан охины асуудал хөндөгж байна гэдэг юм зүйлүүд бол гарч ирсэн ийм олон эргэлзээтэй зүйлүүд гарч ирсэн учраас би нийтийн сонсгол хийх. Жеффри Эпстиний хэрэгт манай улсын нэр бүхий улс төрчид холбогдсон талаарх асуудлаар эх 7 хоногт улсын хурлын хууль зүйн байнгын хороо хилэлцэж сонсголын товыг батлах хүлээлттэй байна.